Эрүүл хүнс гэж юу гэлэх вэ? Эрүүл хоол нь байгалийн гаралтай олон нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний цогц бөгөөд тэдгээр нь нүүрс ус, өөх тос, уураг, эслэг амин дэм, эрдэс бодисуудын зохистой харьцаатай байна. Өөх тос, чихэр, давсны агуулмж өндөртэй хоол хүнс нь эрүүл хүнс болж чадахгүй. Сүү цагаан эдэн шимт хижээл сайтай, кальцаар баялаг, дархлааг дэмжтэйгээ биед хялбар шингэдэг, ходоод гэдэс элэг зүсний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг ба альва өвчнөөс урьдчилан сэргийлэх олон талын ач тустай юм. Сүүний найрлаганд ус, тос, чихэр, уураг, төрөл бүрийн амьд дэм, эрдэс бодис гэх мэт 300 орчим зүйлс тодорхой хэмжээгээр байдаг бөгөөд хүмүүсийн сүү цагаан эдэний хэрэглээ багаснаас үүдэж ясны сэргижилт болон шүд цооролт ихсэж байгаа. Иймээс сүү цагаан эдэгээ ихээр хэрэглэх нь зөв шүү хүүхдүүдээ. Мөн бүтээгдэхүүн худалдан авахдаа бүтээгдэхүүний хадгалах хугацаа болон орц найрлага, хэрэглэх зааврыг заавал харж худалдан аваарай. Хүүхдүүд бид хэрэглэгч. Хүүхэд хэрэглээний соёл эзэмших, энэ талаар сурах бололцоогоор хангагдах эрхтэй.